Хэрхэн мөндөд үзэгч сонсогчдынхоо энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Хүн ертөнц подкаст 4-р сарын сүүлийн нэвтрүүлэг буюу бяцлахгүй нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. За энэ сарын сэдв нь сэтгэлийн мөн чанарын тухай та бүхэндээ тайлбарлан таниулж дамжуулалт хүргэж байгаа. За өнөөдөр бяцлахгүй нэвтрүүлэг сэтгэл бяцлахгүйтэй хэрхэн уялдах бяцлагалтан гэмээх бяцлагагч мэх энэ хүмүүний суралцах үйл ажиллагаа бяцлах үйл явцуудыг хэрхэн нөлөөлдөг юм бэ? Сэтгэлтэй хэрхэн харьцах вэ гэдэг нэг асуудаар дамжуулан сэтгэлийн тухай мэдлэгээ та бүхэндээ авшруулан хүргье. За бяцлагагч чанар. Хүмүүс бид бүгд ижил тэнцүү бяцлагагч чанарын өгөгдөлтэй. Хэн байхаас үл хамаарна гэсэн үг байна, тийм ээ? Хэн болж яваа, хэн гэж харагдаж байгаа гэдгээс чинь хамаарахгүйгээр хүмүүн заяанд ирсэн л бол тэр бүхэн бяцлагагч чанартай. Тэрхүү бяцлагагч чанар нь даалт нууц буюу одоо бидний нөгөө дотоод ертөнц маань ил байгаад бидний мөн чанар маань даалт буюу хүмүүн заяа маань одоо сүнслэг ах, ухамсарлаг ах, оюунлаг ахуйтайгаа бүгд унтаа төлөвт буюу одоо нэгсэндээ чимээгүй байдаг гэдэг бид мэдэж авсан, тийм ээ. Тэгэхээр нөгөө тайван чанар маань, бяцлагагч чанар маань мөн далд буюу нуугдмал байдалтай байдаг байх нэ. Тэгэхээр бид нөгөө бяцлагагч чанараараа нөгөө аливаа энэ суралцах үйл явцын бүх хичээл даалгаврыг хийхин тухайд тэр задаргаануудыг нь бид илт болгох ухамсарлаг энэ оюунлаг танилтаар бий болгохын тулд бид нар яах ёстой болдог вэ гэхэд бяцлал уйлдэх ёстой болдог. Бяцлал уйлдэж бяцлал хийснээр бид нар сая задаргааг хийх боломжоор өөрийгөө хангадаг. Энэ нь өөрийгөө тайван чанартан аваачин гэсэн нэг ёсны одоо бас ойлголт байж болно. Бяцлагагч чанар маань өөрөө ийм хөдөлгөөнд аливаа ухамсарлаг бөгөөд сүнслэг энэ хүртэмжүүдийг дотоод нарийн төвшөнд задлах энэ задаргааг хийж өөрийн дотоод хөгжлөө өөд нь өргөж энэ хөгжилдөө илүү их ахиж гаргаж байх энэ тухай ойлголтод хамаатай энэ чанар. Тэгэхээр бяцлагагч чанар байна. Угаасаа тийм задлан шинжлэх хин бүр тэр нарийн төвшөнд үйл ажиллагаа явуулах энэ боломжийг өөртөө олгодог энэ чанараа гэж ингэж ойлгох ёстой. Тэгэхээр бид нэр бяцлагал үйлдэх, бяцлагал хийх тухайд бид нар тайван байх учиртай, тийм ээ. Өмж шуугиж явахдаа амьдралын бяцлагал хийдэг болохоос биш дотоод бяцлаглын мөн чанартайгаа буюу бяцлагагч чанартайгаа нэгддэггүй. За энэ
бяцлаглалын тухай ярих бол энэний тухай нэлээд задлж ярьж болно. Яг энэ тайван байж бид нар бяцлаглалыг буюу тэр дотоод тэр задаргааны үйл ажиллагааг хийх боломжоор хангана тийм ээ. Махан бие маань нам тайван дотоод ертөнц маань бидний мэдээлэлд ирсэн энэ төлөвт бид нар сая бяцлаглал уйлдах, бяцлаглал хийх, бяцлагах чанартайгаа нэгдэх энэ боломжтой. Тэгэхгүй бол бид нар бяцлаглалын үр шимийг хүртэхгүй. За ингээд нөгөө бяцлаглал ярих гэж байгаа биш, нөгөө сэтгэлээ ярих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сэтгэл маань биднийг бяцлаглал хийлгдэг үе гол хэцүү бидрийг бараг 100% эзэмшсэн мэдлэлтэй авсан байдаг дотоод ертөнцийн хатан хаан хэмээгдэх хэмжээний тэр их том нугардаг төлөөлөл учраас бид нар түүндээ эзлэгдэнхэн бяцлаглалын төлөвт ороход мөн хэцүү элдв янзын сэтгэлийн хувирлууд биднийг янз бүрээр өмүүлж самруулсаар л байдаг. Тэгэхээр бяцлаглалтан буюу одоо бидний мөн чанар маань бяцлагч чанар. Хүмүүн заяаны мөн чанар нь бяцлагч чанартай. Бяцлагч чанартай учраас бид нар ийм их ухаалаг байдаг. Ингэж их ухаалаг байх үндсэн нөхцөл нь болохоор бид нар ухаал одоо багт хүүхэд ахуй наснаас бид нар ухаалаг чанараараа бид нар хүмүүний заяаг өөдн өргөх тэр эхлэл болсон дадуулгуудыг бид нэр хоримтлуулсаар байсан байдаг. Тэгэхээр энэ дадуулгаас үүдэлтэйгээр энэ бяцлагч чанар руугаа дөтөлж байгаа юм хэлбэр бөгөөд энийгээ бид нэр мөн чанарт нь урвуулах буюу түүнийг задлаж, мэдж, ойлгож, мэдэрч ухаарад ирэхээр энэ дадуулга маань бяцлагч чанарын маань эхлэл байсан байна гэдгийг нь ойлгох. Ингэж харна, ухаарна. Тэгэхээр нөгөө сэтгэл маань бидний дотоод ертөнцийн эзэмшлийг одоо удирддаг энэ төлөөлөл учраас бяцлаглал уйлдах бяцлаглал хийхэд бидний сэтгэл маш их хэцүү нөлөө үзүүлнэ. За ер нь би бяцлаглал хийдэггүй, бяцлаглал надад хамаагүй гэж бодох юм хүн байж болно. Ер нь ингэж бодно. Би над бяцлал чи над юмар хамаахгүй. Тэгэхээр над яриач надад хамаагүй байна гэж хүн бодно л доо. Гэтэл миний би хэлээд байна. Хүн нэг бүр гэдэг. 8 тэрбум гэж яагаад яриад байгаа шүү дээ. Дөрвөн нэвтрүүлгээр холбоотой. Бараг нэвтрүүлэг болгоноор л ярьж байна. 8 тэрбум гаруй хүн бүрд нэг бүрчлэн энэ бяцлагч чанар нь байдаг юм аа. Хүн нэг бүрчлэн хэн нэгэн байгаад явах биш, хүн болон төгөлдрж өгөх учиртай байдаг юм аа гэж ингэж чухалчлан захиад байна. Энэний учир нь та хүмүүн заяатан болохоос хэн нэгэнтүүдийнхэн биш гэдэг тайлбартай тийм ээ. Тэгэхээр хэн нэгэн болж яваа чинь хангалттай байна. Одоо хүн болгоодохмаар байна гэд. Ингээд уриалаад энэ бүх нэвтрүүлэг юмнууд хийгдээд байгаа. Одоо бид нар сэтгэл хэмээхийн төлөөлөл дээр хурж ирээд байна. Сэтгэлийг бид нар ангижруулах тухай төрөжийн нэвтрүүлгээр ярьсан тийм ээ. Тэр ангижрахын төлөвт нь оруулна гэдэг маань яасан гэсэн үг лээ. Төвнийг чөлөөлсөн гэсэн үг тийм ээ. Төвнийг цоож цурганаас нь салгасан, шоронгоос нь сулалцсан гэсэн үг болдог тийм ээ. Ингийн тухайд бид нэр бяцлаглал хийж эхэлдэг. Бяцлаглал хийгээд
Тэгээд түүнийгээ дадуулах болгон ингэж хэвшүүлсний дараа бид нар бясалгал үйлдэгч болж дэвшдэг ийм үе шаттай. Бясалгал хийж эхэлж байхад сэтгэл маань бидэнд танигдаагүй байдаг буюу сэтгэл маань бидэнтэй найз болоогүй байдаг учраас биднэрт хэцүү зовлонтой ийм яшиг төвхтэй ийм хэцүү байдлыг үүсгэдэг. Бясалгал үйлдэхэд бид юунууд төр нүдэ айнах учиртай байдаг тийм ээ. За нүдэ айнахгүй бясалгалж байдаг. Гэхдээ ерөнхийдөө бид нүдэ айнах нь дотоод хараандаа боломж олгож буюу дотоод хараагаа идэвхжүүлэх энэ дуудлагыг өгч байгаа юм хэлбэр байдаг. Тэгэхээр бид нар нүдэ айнаад дотгошоо харах энэ алхмыг хийхэд сэтгэл биднийг тавгуутуулах янз бүрийн тушаал заавраа өгөх тэгээд инг тэг гэх сэтгэл хизээч энэ бясалгал үйлдэх бясалгал хийхийг ойлгохгүй мэдэхгүй тийм чанаргүй. Тийм учраас сэтгэлийг бид нэр заавал мэдэж ойлгож мэдрээд одоо бясалгал хийж байна гэдэг нь энэ сэтгэл чинь ийм хэцүү юм уу гэж мэдрэх нь байна тийм үү. Тэрнээс наан мэдрэхгүй. Тэгэхээр хүн бүхэн одоо манай энэ подкастыг сонсож үзэж байгаа хүн бүхэн хамаатай шүү гэж хэлж байгаа учраас болохоор та угаасаа бясалгах чанартай учраас та бясалгалтан та сэтгэлтэн бол биш. Та бясалгалтан. Мөн чанар чинь ийм юм. Хүмүүн заяа чинь ийм юм. Тэгэхээр та өөрийгөө зүгээр хэн нэгэн бясалгал надад хамаагүй гэж бодож болдоггүй байх нь гэдгийг мэдээд авчих. Одоо энэ талын мэдлэггүй хүн бол шүү дээ тийм ээ. Тэгээд тэр мэдлэгээрээ боёо одоо энэ чинь хүн бүхэн ижил заавал одоо нэг суралцаж хөгжих дотоод хөгжлийн буюу дотоод боловсролын үр шимээр энэ хүмүүн болж төрсөн хэрэг бүтэх тухай энэ яах гэж амьдраад байгаа, яг амьд байгаа яваад байгаагийн утга учир нь гарах юм байна гэдэг энэ мэдлэг чинь та бүхнийг хурцулж илүү их идэвхжүүлэх, илүү их өөрийгөө хайрлах энэ үнцэнд хүргэж өгөх юм учиртай юм байна. Тэгэхээр өөрийгөө бүү гол, өөрийгөө бүү дөвилөг одоо би бясалгал ямаа хэрэг байхгүй. Би бол тэгдэг хүн, ингэдэг хүн гэдээ өөрийгөө дөвлгээд байх хэрэггүй. Та ямар ч байсан, ямар ч туршлага, амьдралын туршлага, ямар ч мэдлэг мэдээлэлтэй юу ч яадаг ямар ч төвшөнд хүрсэн бай тэр чинь хамаагүй гэж. Тэгэхээр энэ нөгөө хэн нэгний ямар төлөвт байгаа чинь энд хамаарахгүй гэсэн үг болж байна тийм ээ. Тэгэхээр нийгэмд биелсэн байр суурьаараа бити өөрийгөө дөвилөг, бити өөрийгөө басамжил, бити өөрийгөө үл тоо. Та бол өөрөө гайхамшигт оршихгүй нэгэн төлөөлөл. Тэгэхээр бид одоо энэ бясалгалтан гэдэг энэ чанараараа бид нэр асуудалд хандах юм бол энэ сэтгэл маань эхлээд бидэнд төвч хэрэгдэл болно гэж байна. За бодлуулт гэдэг эхлээд бол бужигнуулна тийм ээ. Нөгөө сэтгэлдээ чинь хамтал явж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө бодлоос гадна чи сэтгэл гэж ингээд дуртай дургу тавтаа таагүй одоо ингээд заглаад суухч байдаг юм уу ингээд нүдэ айнаад ингээд нам чимээгүй байх гэдэг чинь ямар хэцүү юм бэ, ямар тамтай юм бэ гэд хүнд бодогдоод байх юм агттай ер нь тийм байдаг. Тэгээд энэ бясалгал хийж эхэлж байгаа хүмүүст энэ одоо шатыг туулах, энийг давж гарах юм зайлшгүй юм тулгаралт ирдэг. Тэгэхээр яг бясалгалын янз бүрийн аргууд байна.
тэр аргуудыг хэрэгжилж түүнд одоо хамрагдаж ингэж явж байх боловч бид угаасаа амьдралын бясалгал гихчийг хийж явдаг. Энэ үгээрээ бид нэр дамжуулан энэ дотоод ертөнцөө бид мэдэж ойлгох юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ амьдралын бясалгал гэдэг маань өөрөө мөнөө яриатай сэдв. Яг энэ 50 чанарын төлөвтөө бид нэр бясалгал хийх яг нэг намуу төлөвийн төвшөнд одоо бид яадаг байх нь доторгоо бид нар сая идэвхжиж эхэлдэг байх. Гаднаа бид намжин болно, дотороо бид идэвхтэй болж ирнэ. Бүх зүйлийн утга учир, түүний цаад гүн, агуулга энэ бүгдийг нь бид уудалсаар л байдаг. Энэ мөн чанаруудыг бид нар илчлэн тодтогч ил болгоод өөрийн болгож авдаг. Тэр төрөчийн мэдхүү нэвтрүүлгээр ярьж байсан. Тэр дээдс мэрэгдүүдийн алтан сургаал бол задлах ёстой цоожлогдсон байгаа ийм зүйл шүү. Тэр цоожийг нь гаргаж тэдрийг ангижрахын төлөвт нь хуургаж тэгж чөлөөлөх юм шүү гэж ингэж хэлж байсан нь бидний бясалгалаар бий болох зүйл. Бясалгагч чанараар маань дамжиж л тэр задрах, тэр ухаагдах, цэвэрлэгдэх энэ чөлөөлөгдөх ийм л боломжтой. Тэгэхээр одоо тэр хүний сургаалыг чөлөөлөд байгаа юм биш. Тэр хүний сургаалаас үүдэлтэй хүмүүн заяаг өөдөн өргөх гэсэн тэр гайхамшигтай тэр дамжуулалтыг бид нэр өөрийнхөө дотор боловсруулснаар бид өөрсдийгөө өргөж, өөрсдийгөө чөлөөлж байгаа юм хэлбэр юм байна. Тэгэхээр бясалгалтан гэдэг маань бидний маш эрхэмлэн дээдлэж хэрэгжүүлэх миний хувь зохиол заяасан ийм зам ёсны үйл хөдлөл байх учиртай. Бясалгалтан, бясалгагч чанар, мөн тайван чанар энэ бүгд нэгийг хэлж байна тийм ээ, нэг л зүйлийг хэлээд байна. Гэхдээ бид хүн нэг бүрт ижил тэнцүү өгөгдөөтэй байгаа ийм чанар гэдэг. Тэгэхээр энэ чанар ховор тохиодгоо. Хүмүүн заяанд ухаан саруул, эрүүл төрн гэдэг бол мөн их хувь зохиолоо. Ховор олдох эрдэнэ гэж манай өвөг дээдс мэрэгдүүд гайхамшигтай тодорхойлон томьёолоод ингээд бидэрт зааж сургаад үлдээсэн байдаг. Бид нар түүнийг энэ амьдралд хэрэгжүүлэх буюу энэ юу гэсэн утга учиртай гэдгийг бид нар дотроо бид нар боловсруулж, дотроосоо бид нар түүнийг чөлөөлж ангижрахын төлөвт нь ургуулan уусган нэгдэж байж бид сая түүний учир утгыг гаргасан тэр алтан сургаалуудын биелүүлсэн алтан сургаалуудыг хэрэгжүүлсэн тооцогдно. Тэгэхээр бид бүхэн буюу хүн нэг бүр бясалгалтан байх нэ гэдгийг одоо та бүхэн сайхан тогтоогод авчих. Та хэн нэгэн төдийхөн биш гэж хэлсэн нь та бясалгалтан хүн шүү гэж өргөмжилж байгаа хэлбэрт таныг нэг унгаж хаяад нэг босгоод ирж байгаа ийм үйл явц таны дотор өрнөн. Манай нэвтрүүлгийн зүгээс мөн ингэж та бүхнийг нэг бол шуумжилээд буруутгаад нэг бол гайхамшигтайгаар нь дуудаад магтаад байх ийм учир шалтгаан ингэж ураж гараад байдаг. Бясалгалтан. За сэтгэлтэн бус бясалгалтан байх нэ тийм ээ. Бодлоготон бус. Бодлоготон бус.
сэтгэлтэн бус бясалгалтан ингэж бид нөгөө бясалгагч чанараа идэвхжүүлнэ сэрэн. Бясалгагч чанар маань бидний хүлээн авч буй хүртэмж бүхнийг задлана. Түүний гүний гүнлэнд нь орж задраа хийн. Энэ боломж нь бясалгагч чанарт маань байдаг. Энэ бясалгагч чанараа бид идэвхжүүлэн сэрэх нь бидний альва зүйлийн мэдлэг мэдээллийг дотор боловсруулахын үйл явцын амин сүнсэн. Тэгэхээр бясалгагч чанараа бид нар идэвхжүүлэх сэрэхэн тухайд яах нь бясалгал хийж эхлэх ёстой бол. Дадуулга гэж юм тийм ээ. Бясалгалын өмнөх нь дадуулга. Дадуулгаараа бид нар амьдралын бясалгалтан байгаад амьдралыг бид нар таньж мэдээд явсан байдаг. Энэ нь бол дадуулгад хоримтлагдан, хадгалагдан бидэнд хоногшуулсан байдаг. Тэр дадуулгаа бид нар өндөр хувилбарт нь шилжүүлэхийн тухайд бясалгал хийж эхлэх ёстой болдог. Тэгэхгүй бол дотоод ертөнцийнч тэр, махан биеинч тэр, нийгмийнч тэр, гадна дот бүх энэ нөлөөллүүд нь бид нарыг тэр мөн чанараас маань холдуулах тайван чанарт маань үл байлгах бясалгагч чанарыг нь үл таниулах ийм л нөлөөтэй үйлдэлүүдийг хийгээд байдаг. Бид хичнээн амьдралын туршлага, амьдралын энэ үйл явцаас үүдэлтэйгээр ингэж он цагийг илээж байхдаа бид нар мэдсэн, ойлгосон туршлагаараа бид нар яваад байж болох боловч нөгөө дотоод энэ цөм доторх энэ идэвхжлээ бид нар хийж түүнийг эхлүүлж дөнгөдөг. Тэгэхээр заавал бид бясалгал хийж тогтвон байж тайван чанар руугаа нэгдэж тайван чанартаа бид оршин байж бид сая дотоод хөгжлийн тухай ярьдаг. Дотроо бид хөгжих, дотроо бид амьлах тухайд бидний амьд байгаагийн жинхэнэ утга чанар тэр. Тэгэхээр бясалгалтан гэдэг нь чухал болохоос сэтгэлтэн гэдэг нь чухал биш болоод ирж байна тийм ээ. Тэгэхээр сэтгэлийг бид яах нь бясалгалын энэ задлах энэ хүч чадлаар буюу тайван чанарынхаа дөлгөөн намун төлөвт түүнийг уудлан илчлэн тэр нь бидний дотор явагдана. Тэгэхэд бид нар нүдэ анж бие хөдөлгөөнгүй тайван байлгаж нэгэн төлөвт оршоож ингээд дотоод ертөнцөө амрааж яг бясалгал хийхдээ бид нар за дотоод ертөнцийн та минь цаахан амарч бай да. Би нэг дотоод ажиллаа хийгээд хий. Гэт хэлээд нөгөөдөл нь заашгүй гээд умдч хөвтөд амарч байгаатай адил. Ингэж бид нар нөгөө дотоод ертөнцтэй хамтарч ажиллана гэдэг байгаа шүү дээ. Ингээд тухайн дотоод ертөнц эхлээд сэтгэлээр бодлоор дамжигдаж биднийг өмөлдөг. Окей би тэгж амармааргүй байна. Би ингэмээр тэгмээр байна. Чамтай хамт баймаар байна. Чамааг ингэмээр тэгүүлмээр байна гэд. Ингээд янз бүр болоод ингээд өмөлөд байдаг учраас бид нэр түүнийг бид нар заавал давж гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр сэтгэл бид нарыг бясалгал үйлдвэрлэхгүй бясалгал хийлгэхгүй байх нь шүү дээ. Тэгэл одоо ингээд сууж явахсан л одоо ингээд нуруу чилээд л тэгээд нүдэ нэмэр санагдаад л тэгээд тэнд юу ялж байгаа яаж байгаа гэж хармаа санагдаад ингээд ишээд чи хармаар болоо.
Тэгэд эн чинь нэг тухгүй тавгүй байгааг сэтгэл мэдрээд байгаа. Буюу тэр хүртэмжийг хүлээн аваад байгаа нэгэн итгээд байгаа. Тэрийг бид сэтгэл гэж хэлээд тэр хүртэмжийг хүлээж авч байгаа тэр тавтаргүй нөхрийг бид сэтгэлээр илэрхийлж байгаа. Тэгэхээр нөхч нь одоо бясалгал хийж эхэлж байгаа хүнд бол эхлээд хэцүү байх нь байна гэж юм тийм үү? Тэр нь зайлшгүй сурах, хийх хичээл юм аа нэг. Тэгээ бясалгалтан гэдэг энэ чанараараа бид нэр угаас бясалгал хийгч байх юм ерөнхий нэм чанартай. Тэгэхээр бид нар ер нь манай энэ хүн төрөлхтний маань 8 тэрбум гаруй гэмээр ер нь 7 тэрбум нь бясалгал хийхгүй шүү. Бясалгал хийх тухай бодохгүй тэр талаар ер нь тэгэхээр чинь 8 тэрбумны за 1 тэрбум нь яг бясалгалын тухай энэ төр гэдэг юм аа гэж яг өөдрөг бодъё л доо. Тэгэхэд одоо тэр чигээрээ бясалгал үлддэггүй юу? Бясалгалтан гэдгийг мэдгүй л яваад байдаг гэсэн үг. Ингэж болохгүй мэ гэж. Ялангуяа монголчууд та бүхэн минь бясалгалтан гэдгээ хүлээн аваад ингээд өөрийн дотоод тэр амилахуй чанартаа амьд байх энэ аргыг энэ өвөг дээдсийн уламжилж ирсэн зөндөө сайхан уламжлал энэ нүүдлийн соёл иргэншлэлээр дамжуулан бидэнд ирсэн хүмүүн заяаны гайхамшигт боломжуудыг өөд нь өргөх сайхан сургаал номлол билээхэн бидэнд байж байгаа. Зөвхөн Монгол үндэстэн ойлгох, Монгол хүн ойлгох төрийн хүртэх мэдрэмжэд нь таацуулсан тийм сургаал номлол бидэнд үлдсэн байна. Монгол газар маань, газар шороо маань бидэнд байна. Энэ ахуй маань бидэнд байна. Тэгэхээр бид нар ийм үгээрээ дамжуулан бясалгалтан гэдэг энэ гайхамшигт чөлөө учирлаа бид нар өөд нь өргөх юм боломжтой. Ядаж л монгол хэлтэн та бүхэн маань, монгол үндэстэн та бүхэн маань энийг даяар нийтээрээ өргөж бие биенээ өөд нь өргөөд ингээд босоод ирцгээе гэсэн юм уриалга твшүүлье. Хин нэгэн чигээрээ байвал бид нар өмчнөгөө одоо яг цаг өнөөдрийн цаг үед бид нар бие биенийг нөлмөж байна, үл тоож байна, янз бүрээр нь хилж байна, муухай хавирлж байна. Монгол хүмүүс байж хоорондоо бие биенийг дайсан хэмээн хүзүүн ядсан байдалтай ингэж харцж байгаа хэлбэр нь нөгөө энэ өргөлд байхгүй байх шүү гэдгийг илэрхийлж байгаа. Хүмүүн заяаны энэ өргөлт нь өөрийнхөө дотроос өөрийгөө өргөж байхын үед нь угаасаа хүмүүн заяатнуудыг бүгдийг нь өргөж буй энэ ариун үйл хэрэг болоод хорчдөг. Эс бөгөөс бүгдийг үзэн ядах буюу буруугаар ойлгох, нөгөө хин нэгнийгээ хараагаар харах ийм л арчаагүй байдалд байсаар байх болдог. Тэгэхээр хүн өөрийгөө өргөнө гэдэг маань бусдыг өргөж байгаа хэлбэр болох нэ гэж ингэж сайхан хүлээж авах хэрэгтэй бол. Тэгэхээр сэтгэлтэн байгаад байхаар бид нар бясалгалтан байх боломжгүй болно гэсэн үг тийм үү? Сэтгэлийн амтан гэж өөрийгөө хэлвэл бид нар оршихуйн дайдад үнцэнтэй оршинол бодгол байха болчихно. Тэр үнцэн нь хаагтчихна. Нөгөө нэг төрөчийн хөвсөн тэр оошоо өгсөн хэлжсэн. Тэр өтгөн үүлний цаагуур ороод нар харагдахгүй буюу тэнгэр харагдахгүй болохтой адил бол.
Хүмүүн заяа ингэж өгчихгүй. Хүмүүн заяа ингэж суралцахгүй. Хүмүүн заяа ингэж амьдрдаггүй. Та бүхэн хүн ертөнц подкастыг сонсож байхдаа яг тэр агшнаасаа ухаар цэхэрсэн даруйд амьдарч эхлэх ийм боломжтой гэж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Энэ нь маш жоохон тэр ухамсарын сэрэмж авахд л хүн сая яг тэр агшнаасаа амьдарч эхлэх боломжтой болдог. Тэрнээс наан буюу сэр цэхэрхээс наан бид амьдрал гэдгийг мэдэхгүй явдаг. Амьдарч үзээгүй явдаг. Гэхдээ бид амьдраад байна л гэж бодоод байдаг. Гэхдээ амьдраагүй болж таардаг. Ийм гашуун үнэн бидэнд сургалт болоод өгөгдсөн байдаг. Эндээс бид суралцах учиртай, энийг бид нар задлах учиртай, эндээс бид нар гүн утгыг нь олж таних учиртай. Ийм зайлшгүй сургалтанд бид нар тулгагдсан байдаг. Тэгэхээр бидний суралцаад л байна. Энэ суралцах үеийн маань хамгийн тэргүүн зэргийн өндөр дээд энэ даваа нь бидний дотоод ертөнц гэж хэлж байна, тийм ээ. Энэ дотоод ертөнцөө бид нэр устгах биш, гүйцэтгэх биш. Энийг бид нэр мэдэж, ойлгож, мэдрээд тэгээд түүнийг ухаалгаар удирдах арга ухааныг болоод тэгээд түүнийг танин барина гэж байна. Энэ нь бид түүнтэйгээ хамт дотоод ертөнцтэйгээ бид хамт. Гэхдээ бид дотоод ертөнцтөн биш. Түүнийг бид удирддаг, түүнийг бид ашигладаг, түүнтэй бид хамтран ажилладаг. Тэгэхээр дотоод ертөнцтөн биш. Хүмүүн заяатан. Инхээр юу сэтгэлтэн мантай болж байгааз сэтгэлтэн байх боломжгүй. Тэгэхээр сэтгэлтэн байхаас ангижраад бясалгалтан болж ирэхээр хүн өөрийгөө аяндаа оюунлаг таних чанарын үүднээс өргөөдөрдөг. Ингэж өргөх энэ тухайд нь бидний сэрэмцэхээ зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ сэрэмцэхээс л үүдэлтэйгээр бидний дараачийн хүн байх уу, хэн нэгэн байх уу, эсвэл хөгжихгүй юу? Энэ тухай асуудал нь шийдэгдэнэ. Энэний эхлэл нь угаасаа сэрэмцэх. Тэгэхээр энэ сэрэмцэхээний учиг болсон энэ тайлбар, энэ дамжуулалтыг манай хүн ертөнц подкаст хэлж өгч байгаа. Тэгэхээр энэ хэлж өгч байгаа энэ подкаст маань таны сэрэмцэхээ авах боломжийн нэгэн хэлбэр. Тэгэхээр та энэ подкастыг үзэж байгаагаараа сэрүүн сэргэг болох боломжтой энэ боломжоор хангагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бүх юмыг бид нэр одоо түрүүчийн нэвтрүүлгээр яриад ангижирхуйн төвшөнд нь задлана гэж байна. Ангижирхуйн төвшөнд нь дэлгэж чөлөөлнө гэж ингэж ярьж байгаа. Тэгвэл бид нар хэн нэгэн байж одоо хүмүүн болох тухай сэрэмжэхтэй болох гэдэг маань нөгөө хэн нэгнийхээ мөн чанараас, хэн нэгнийхээ төлөв байдлаас хүмүүн хэмээх мөн чанар руугаа шилжих энэ задаргаа, энэ чөлөөлөлт, энэ ангижруулалтыг бид хийж байх ийм боломжтой болж ирж байгаа маа гэсэн үг. Бид нэр ингэж хөдөлгөөнд байж ингэж
хөгжлийн тухай асуудал яригдана. Тэгэхээр хөгжил гэдэг маань бидний дотор явагдана тийм ээ. Дотор маань бидний жинхэнэ хөгжил явагдана. Гадна талд маань тусгал нь илэрнэ. Хөгжлийн тухай ингэж л ярина. Тэрнээс биш гадна талд хөгжил явагддаг юм аа, хөгжил байдаг юм аа гэж их тийм ээ. Тэгэхээр хүмүүн заяа маань өөрөө хөгжлийн мөн чанартай. Түүн дээр бидний хүн ертөнц маань түүний биеллийг буй болгох мөн чанар. Ингээд арга бэлэг шиг энэ дотоод энэ арга бэлэг нь угаасаа эвцэлтэн нийлж байж бид нар хөгжлийг бий болгоно. Энэ дотоод арга бэлэг нь нийлэмжгүй буюу салж сарнаад тусдаа байх аваас энэ хөгжил явагдахгүй. Ийм учиртай болчихж байгаа. Тэгэхээр тэр хөгжлийн их үндэс чинь энэ бясалгалтан байх буюу бясалгагч чанараар өдөөгдөн бий болж тэнд сая задран нэг бүрчлэн ил болж гарч ирэх юм л учир жанцантай болоод байгаа юм. Тийм учраас Хүн ертөнц подкастын бясалгахгүй гэдэг энэ дугаарыг зориуд ингэж үлдээж заавал энийг хэлж ингэж явах ёстой болдог. За ухамсарлах уу, мэдэх уу гэдэг бол ингээд зайлшгүй байх ёстой ийм ахуйнууд бясалгал хийх, бясалгал үйлдэх, бясалгагч болох гэдэг энэ гурван төлбөр бид нар хөгжлийнхөө үе шатуудыг туулдаг. Ийм байх учиртай. Тэгэхэд нөгөө сэтгэл маань биднэрт эхлээд одоо бясалгал хийгч болж байх үед бидний сэтгэл маань сөрөг нөлөөтэй ингэж харагдана. Бясалгал үйлдэгч болоход одоо тэр сэтгэл маань бясалгал үйлдэгчд туслагч болно. Одоо бясалгал хийж байхад эсрэг дүрийн буюу сөрөг эрчим үйлчилж байх мэт байсан боловч бясалгал үйлдэгч болоод дэвшээд үе шатаа ахаад ирэхээр одоо энэ сэтгэл маань бидэнд туслагч болоод эхэлнэ. Дараа нь бясалгагч болоход одоо энэ сэтгэл маань туслагч байсан сэтгэл маань бидний үе зайгүй найз байна болно. Тэгэхээр найзад юу хэрэгтэй байна? Яамаар байна? Найзад ямар тусламж хэрэгтэй байна? Найз түүнийг биелүүлэхийн тухайд чармайдаг, найзынхын төлөө зүтгэдэг. Энэ чанар болж хувирдаг сэтгэл маань. Ингэж дотоод ертөнцөө ашиглах түүнийг эзэмших гэдэг ярианууд гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар сэтгэл дээр ирээд ингээд ярахаар бид нар тэр сэтгэл маань биднэрт илүү их ойрхон, илүү их нандин тийм сэдв учраас бид нар өөрийн өсгөр хүлээж авдаг. Тэгэхээр бид нар түүнийг найзаа гэж хүлээж авах, тэрийг устгах, тэрнээс тэрийг алга болгох, ачиж хаях тухай асуудал байж болохгүй. Түүнийг найз болгож түүнтэйгээ хамт амьдрий. Жинхэнэ амьдрал ингэж явагдана гэдгийг таних тухай асуудал нь чухал байна гэж ингэж хүлээж авах нь бидний эрүүл сарвал энэ ухааны дээд илэрч буй дээд хэлбэр нь ингэж илэрнэ. Устгал төвөл үгөөрөөлөл гэдэг бол угаасаа бидний хүмүүн заяаны
хөгжлийн дотоод хөгжлийн мөн чанарт угаасаа байдаггүй зүйл. Хувиргадаг, илчилдэг, уудалдаг, задалдаг л гэж юм байна. Бүх юмыг бид задлана. Сэтгэлийг бид задлана. Сэтгэлийг задлахаар бид яах вэ? Сэтгэлийг өөрийг нь чөлөөлж байгаа хэлбэрээр бид өөрийнхөө дотоодгүй нууцуудыг ил болгож дотоод хөгжил байдаг энэ арга барилын тэнцвэр нь сая одоо хэрэгээ гаргаж үйлчлэлээ үзүүлж байгаа гэж ингэж ойлгохдох ийм хэрэгжилтийг бид нэр хийж ингэж явах учиртай. Тэгэхээр сэтгэлдэн байх энэ бол бидний ашиглах, хэрэглэгдэх хэрэгцээний зүйл болж байгаа юм. Хэрэглэхгүй үед хэрэглэхгүй байх нь байна. Сэтгэлийг хэрэглэхгүй үе хизээ бий болох юм. Бясалгал хийж байх үед хэрэг болно. Бясалгал үйлдэж байх үед хэрэг болно. Бясалгагч болсон хойно түүнийг бид байнгын хэрэглэж тэр сэтгэлийн хэрэгцээ байнгын гарч байх ийм учиртай болж байгаа. Яг гоо бясалгагч чанарын тухай ярихаар энэ нь өөр төвшний яриа болоод явчихна. Энэ хүн ертөнцтэй холбоотой асуудал байдаг учраас хүн ертөнц гэдэг энэ ертөнцийн тухай ярихад энэ яригддаг зүйл. Тэгэхээр сэтгэл бидрийг удирдах байх хэмжээний тийм том дуугардаг буюу тийм одоо нөлөөтэй байр суурийг эзэлсэн байхаар нь бид нэр түүнийг өөрийн эзэмшилтэд авах нь бараг бүчгүй мэт санагдана. Сэтгэл тэгж мэдлэлд ирэх гэдэг тийм амаргүй. Тэр нь амархан биш. Бодлыг таньдаг шиг сэтгэлийг таниад авчих тийм амар биш. Гол нь бид нөгөө бясалгалтын чанараа ашиглаж түүнийг бид задлах тухай юм байна. Түүнийг задлахад бид нэр түүний сэтгэлийн буй болоод буй бус чанаруудыг нь уудлан илчилнэ. Гэхдээ уудлан илчилсэн гэдэг ийм байна, тийм байна гэд ингээд одоо манай нэвтрүүлэг шиг энэ маш олон энэ мэдээлэл дамжуулалтууд, мэдлэгүүд олгогдоод мөн мэдээллүүд өчнөөнөр байж болох боловч та түүнийг бясалгалтан төлөвтэй байж бясалгагч чанараараа задлахгүй юм бол чинь таны болохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр мэдэж авсан бүх зүйл чинь таны мэдлэг төдийх нь л байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр мэдлэг төдийхнөр бид нэр хэрэгжилтийг гүйцэхгүй буюу хүн болж төрсний хэрэг бүтэх тухай асуудал боломжгүй. Энэ язгуур утгаараа бид нэр бүхэл цогц байдлаар нь асуудлыг авч үзэх ёстой. Гэтэл дотоод ертөнц гэдэг маань өөрөө бүхэл бүтэн нэг цогц ойлголт байна, тийм ээ. ертөнцийн чанар байна. Гэхдээ энэ нэг зүйл. Гэтэл бид нэр түүнийг яагаад задлж нэг бүрчлэн ингэж задлах ёстой болж байгаа юм бэ гэдэг нь энэ бүхэн чинь нэгэн цул учраас бид нэр танигддаггүй юм шүү гэсэн юм тайлбартай. Хүмүүн заяа өөрөө нэгэн цул байна. Гэтэл хүмүүн заяаны маань мөн чанар өөрөө оршихуй нэгдлийн чанартай. Нэг цул байна. Тэгэхээр оршихуй дотор хүмүүн заяаг олж харах боломжгүй. Хүмүүн заяа дотор бодол гэдгийг, сэтгэл гэдгийг олж харах боломжгүй. Нэгэн цул юм. Нэгдэл гэсэн үг. Нэгэн нэгдэл гэсэн үг. Энэ нэгдлийг бид нар яагаад заавал
задлаж гүн гүнзгий уудлаж үзэх ёстой болоод байдаг юм бэ гэхээр бидний энэ дэлхийн гариг энэ цэнхэр нүдэн гариг хэмээх энэ гаригийн маань энэ эргэн тойрон хүрээлэн буй энэ эрчис долгион энэ хэмжээсийн агуулгаар нь энэ суралцах үйл явцын чанартай гэж ингэж үздэг учраас бид нар зайлшгүй бид суралцдаг. Өөр гарах буюу өөр бид нар дэвших хөгжих боломж байдаггүй. Энэ бол тулгалт. Ингээд тулгагдсан байдаг. Тэгэхээр бид нар жаргадаг тийм төрөлтөн бол биш. Бид нар зовдөг тамийн амьтад бас биш. Аль алийг нь үзэж туулж болно. Аль алнаас нь ангижран чөлөөлөгдөж бас болно. Тэгэхээр нэгэн цул байгаад идэг. Тэгтэл сэтгэлтэн байна гэдэг маань бодолтон байна гэдгийг маань ингээд аваад үзэх юм бол их жижигрээд явчих юм асуудал болж урж байна тийм үү? Дотоод ертөнд дотор байдаг нэгэн жижиг асуудал болоод байхаар ингэж тооцогдож ингэж харагдаж ингэж бодогд мэдрэгд. Тэгэхээр бид нар бүхэл чанараар нь авч харах ёстой болж байгаа. Энэ бүхэл чанарыг авч хардаг тэр боломж нь бидний бясалгалтан энэ буюу бясалгах чанараар маань өдөөгдөн бий болж тэнд задарч уудлагдж илчлэгдэж л сая энэ бидний дотоод боловсрлоор үүдэлтэйгээр энэ хөгжил маань биднийг энэ бүхний өмнө өнөөдийг маань нээж өгдөг. Дотоод боловсрлоор бид нар хөгжих хүчтэй болохоос биш гадаад боловсрлоор бид нар жинхэнэ хөгжлийн амт чимд төвний үр дүнг үзэхгүй. Ийм боломж нь хязгаарлагдмал. Тэгэхээр бясалгах чанар гэдэг маань бүр их чухал болоо явж байна. Дотоод ертөнцийг бүрэн задлаж, бүрэн уудлаж, бүрэн илчилж ингэж өөрийн чинь өмнө ил болгож өгөх энэ арга нь бясалгал хийх энэ арга байх нэ гэж. Тэгэхээр бясалгал хийх гэдэг маань бидний зүгээр л энэ суралцж буй үйл хэрэг юм хийх үйлдэх ийм зайлшгүй ийм үүрэгт ажил маань. Бид ороо болгон нүдэ ханаад умддаг. Энд чинь зайлшгүй. Өглөө нар мандах бид сэрдэг нүдэ нээдэг. Энд чинь зайлшгүй зүйл. Ингэхгүй бол бид амрахгүй тийм ээ. Ингэхгүй бол бид нэр хүч сэлбэхгүй. Гэтэл нөгөө сүнс маань бид ухамсартайгаар сэрэм сэргээгээр нүдэ ханаж бясалгал хийхэд одоо бид сая тайвшраад сүнслэг ахуй маань сэрж эхэлж байдаг. Ийм харилцаатай байдаг гэдгийг шууд ингэж ойлгох хэрэгтэй. Энэ дотоод арга билгийн энэ чанар гэдэг байгаа маань болохоор тэр бясалгалтан байх энэ төлөвт хэр удаан байна? Төдий чинээгээр сүнслэг энэ чанар байна буюу сүнс маань сэрж байдаг. Төдий чинээгээр сүнсээ бид сэрэж байдаг учраас бидний нөгөө хүн болж төсний хэрэг бүтэх боломж нь төдий чинээгээр л нэмэгдээд байдаг. Ийм гайхамшигтай үйл хэрэг учраас бид нар бясалгалтан чанараа, бясалгагч чанараараа өдөөн сэрэж бясалгалтан байхыгаа илүүд үзэх учиртай. Ийм тавилантай бид нар ийм тавилан төөрөхтэй, энэ тавилан төөргөө бид нар өөрийнхөө эзэмшилд, өөрийнхөө мэдлэл авах ийм заяатай. Ийм заяа зам биднийг ингээд хүлээгээд тосоод хүлээгээд байж байгаа.
Тэгээд энэ тавилангаа бид нэр өөрийн гартаа авч, өөрийн эзэмшилтэд авч тэгж бид нэр өөрийн өдөртөмчээр ухамсарлаг энэ зам мөрөөр бид сая дотоод хөгжлөөрөө дотоод сүнсээ сэрээсэн энэ хэрэгжилтээр бид нар хүмүүн цаяаны хэргийг бүтээх юм боломжоор өөрийгөө хангаж өгч байгаа юм явдал болж байгаа. Сэтгэлтэн байх, бясалгалтан байх гэдэг тухай энэ удаад яриад байна шүү дээ, тийм ээ. Бясалгалтан байх гэдэг нь өшөө илүү цар хүрээтэй асуудал болоод бүр оршихуун хэмжээний юм яригдаа явчихж байна. Сэтгэлтэн байна гэвэл бид нар энэ дотоод ертөнцийнхөө энэ дотор хин нэгэн чигээрээ үлднэ гэсэн чанд нь дуудсан ийм дохой шүү гэж ингэж ойлгох хэрэгтэй болж байна. Бид сэтгэлтэн байдаг. Үнэхээр бид сэтгэлтэн. Энийг одоо та бүхэн өөртөө дотор бодож бас задлах хэрэгтэй болж байгаа юм л да. Яагаад сэтгэлтэн гэж хэлээд байгаа юм юу вэ гэд. Тэгээд нөө сэтгэл гэдэг чи яаж биднэрт нөлөөлдөг вэ гэд бодох хэрэгтэй юм. Бас та нарын дотоод энэ боловсруулалтанд чинь үлдээж байгаа нэг юм сэжүүрл байна. Та бол сэтгэлтэн байх боломжгүй шүү. Сэтгэлтэн биш шүү. Гэтэл та сэтгэлтэн л байгаад байна. Энийг бодож үзээрэй гэсэн л сануулга байгаа юм л да. Тэгэхээр энийг бодож үзэх тухайд таанаа санаа сайдал тагна тийм ээ. Тэгэхээр сэтгэлтэн байлаа гэд яасан бэлээ гэд бодохоор за би өглөөнөөс эхлээд босъё. За өнөөдөр чинь нэг гой кофе уун да гэдэг нэг бодоход чинь нөгөө сэтгэл чинь л нөгөө дуртай гэдгээр чинь гаргаж ирж байгаа хэлбэр байгаа байхгүй. За тэгэл тамиг татдаг хүн бол за хушиг ганц сорчий байцгаал. Чи сэтгэлээр өдөөгдөж байгаа зүйл байна. Орноосоо босох өвч хүртэл сэтгэлээр шийдэгдэнэ. Босмооргүй байвал босохгүй. Гэтэл цаан чинь ажил төрөл хүн амьтан хүлээсэн барьсан ч байдаг юм ингээд тантай холбоотой хариуцлагын асуудал яригдаад ингээд хүлээгээд ингээд байдаг ус. Өөр ирэхгүй босдог. Энд чинь сэтгэл дургүй байна. Ингээд бүх юм сэтгэлтэй холбоотой. За тэгэл өдөржингөө бид нөгөө сэтгэлийн таавар явна шүү дээ. За тэгэхэд ямар нэг хурал цуглаа яманд очлоо энтерлэг гэхэд сэтгэлээ төр хойш нь байж юм уу гэх ингэж. Тэгээд нэг хиймэл дүр эсгээд сууж идэх тийм ээ. Тэгээд нэг албан ёсны тийм үг хэллүүд хийлгээл ингээл тэнд бол сэтгэл нэг гарахгүй. Сэтгэл юу яагаад гэдэг юм гэхээр тушуухан дуусаасаа. Тушуухан гарах юмсан өдрийн хоолоос айхаа идэх юмсан өнөөдөр тэр ресторанд очиж хоол идэх шүү. Тэрний тийм хоол аягүй юмтай. Тэрийг л өнөөдөр идэх юм шүү гээл ингээл энэ үн сэтгэл юм. Тэгээ нөгөө сэтгэл чинь бадрангууд нөгөө бодол чинь ингээл бодолт гэл тэрний анд нь гоё те тэгж ин тэр хоолны тэрэнд гоё. Тэг яг тэр юм суудалтай суувал тийш хараа суучулаас гоё гоё суудалтай гэх. Харуулсан гоё юм аа. Бүх юм сэтгэлтэй холбоотой байгаа байхгүй юу? Тэгээд бослоо ямар хувцамсгүй чи сэтгэлтэй холбоотой. Сэтгэл энийг шийддэг. Яаж харагдчихээн гэл толь шийдээд байдаг биш сэтгэл шийдээд байдаг л байгаа. Толинд хараал тэгэл энэ муухай байна. Нэг өмсөхгүй. Тэгээд хайлаа дахиад нэг хувцамсаад энэ зүгээр ч юм уу ерөөсөө тэрийг өмсөйг. Ингээл нэг цаг бараалаа гэдэг тийм ээ. Энд чинь ингээд сэтгэлэл янз бүр болоод байна л гэсэн үг. Тэгэл гутал. Тэгэл одоо нөгөө гараад явхад чинь одоо тэгэл машин тэрэг. За аль машин унах. За тэнд үзэгдэж харагдсан тухайд нэг гайгүй шиг машин унах. Тэрийг угаалгана гэл. Угаалгаагүй тоошроотой байх юм байна гэл. Энэ бүхэн чинь ингээ сэтгэлтэй холбоотой байдаг гэхээр бид яадаг байх нь вэ? Ерөөсөө сэтгэлтэн болж яваад байдаг байх нь шүү дээ. Сэтгэлтэн байшаар байдаг гэсэн үг. Сэтгэлтэн байхаас аргагүй юм шиг байдаг. Тэгэхээр сэтгэлтэн гэдгээ бид нэр олж харж түүнийг таних нь
бидний өөрийн мөн чанар буюу их язгуур юм байна. Хараа. Төлөөл тэр юм. Тэрнээс сэтгэлтнийг өөрөөр олж харах боломжгүй. Сэтгэлтэн хэвээрэл манаргаад л туугаад л байна. Харин тийм гिचэл сэтгэлтэн байгаад л байх боломжтой байдаг. Мэдлэгийн төвшөнд бол ойлголтын төвшөнд, мэдлэг ойлголтын төвшөнд бол ийм л үйлчлэл явагддаг. Харин би ч сэтгэлтэн хэвээрэл яваад. Би ч сэтгэлтэн болж дууслаа. За би ч сэтгэлтэн дөө сэтгэлт. Харин тийм ээ одоо сэтгэлтэн гэдгийг ч ойлгоод байгаамаа мэдээд байна. Тэгсэн мөртлөө сэтгэлтэн л байгаад байдаг. Нөгөө бясалгалтан болох энэ тухай санаа сэтэл нь ерөөсөө бий болдог. Тэр нь одоо итгэвчдэггүй гэсэн үг. Заавал мэдрэхгүй төртөмжээр ирж байж тэр чинь сая ухаарах маягтай болно шүү дээ. Мэдрэгдэхгүй байгаа учраас боёо. Одоо жишээ нь ингээд хилээд өгөхөр ингээд нэрээ тэгдэг шүү гэд ингээд яг өөртөө мэдрэгдэнэ. Одоо танд бол ингээд мэдрэгдэж байгаа. Одоо ингээд өглөө босвол тэгэл тэр бүх сая ярьсан бол нэрээ мэдрэгддэг. Нэрээ тэгдэг гэж мэдрэгдэнэ. Тэгээ эн чинь түүнийг олж харах бидний нөгөө сэтгэлтэн биш бясалгалтан болж бясалгалтан гэдгээр өөрийгөө тодорхойлолттой байлан гаргаж өөрийгөө өргөж ирэх боломж нь ингэж бүрдэж байгаа энэ хэлбэр юм. Тэгэхээр энэ хүн ертөнцийн нэвтрүүлгийн анх энэ 2006 оны 1 сараас эхлэхдээ л та бүхнийг би ингээд хүмүүн заяа гэдгээр чинь өргөж байгаа юм шиг гэж хэлж ингэж та бүхнийг идэвхжүүлэх юм хандлагаар энэ нэвтрүүлэг маань эхэлж байсан. Ерөөсөө л дан тийм л үг хэллэгүүдийг энэ нэвтрүүлэг маань подкаст маань хэрэгжилж ил явсаар өдөө хүрч байгаа. Цаашдаач мөн та бүхнийхээ хүмүүн заяа энэ бясалгалтан энэ чанарыг өргөж өгөх юм үг хэллэгүүдийг та бүхэндээ дамжуулсаар л байх бол. Сэтгэл гэдэг маань өөрөө тэр таныг эзэмшчихэд буюу эзэлчихэд байгаа. Тэгэхээр эзлүүлчихэд байгаа хэн байгаа? Энийгээ бид нар олж харах хэрэгтэй болох юм байна те. Сэтгэл гэдэг чинь би биш. Тэгэхээр би хаана байгаа юм? Сэтгэл хаана байгаа юм? Энэ хоёрыг чинь би яаж ялгах юм? Ингээд бидэнд дотроо ажиллах ажиллагаанууд араас гарч ирээд л бид дотроо боловсрдог. Бид дотроо өсдөг, том болдог. Хэрэг бид дотроо орж очихгүй юм бол энэ итгэвчл, энэ өсөлт, энэ хөдөлгөөн, энэ сүнсний сэрэлт ерөөсөө явагдахгүй. Ийм учир нэгуртай уялдаа холбоо үйлчлсээр биднийг шалгасаар хэмжсээр шинжсээр л байсаар байдаг байх нэ. За бясалгагч нэвтрүүлгээр бясалгалтайгаа уялдуулаад нөгөө сэтгэлийгээ ярих гэхээр нөгөө бясалгалтны чанар буюу нөгөө хүний мөн чанартай буюу тэр хүмүүн заяа маань илүү их тодорч гарч ирээд байна тийм ээ. Тэгэхээр нөгөө бясалгалтан гэдэг маань сэтгэлдэнгээс илүү өндөр төсвийн тийм өндөр хэмжээсийн тийм ойлголт болж байгаа учраас бид нар бясалгалтан чанараас сэтгэлтнийг дээрээс нь хараад байгаа юм хэлбэр болчихж байгаа. Тийм учраас нөгөө бясалгалтан буюу бясалгагч чанарын тухай илүү их төлхөө яригадаад байгаа юм учиртай. Тэгээ сэтгэл маань бидний хэрэглэгдэхүүн болох, бидний найз болох, бидний туслагч болох ийм боломж байсаар байдаг. Ийм боломжийг бид нар өөртөө тээсээр явдаг. Энэ боломж нь бидний тайван чанарт маань буй бясалгагч чанарт маань
оршин байсаар байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөе. Ирэх 5 сарын 3 нэвтрүүлгээрээ Сэтгэхүй хэмээх сэдвээр энэ хүн ертөнц подкаст маань үргэлжлэнэ. 5 сарынхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.